what the heck ийм халтардаг мөсөн гадаргуу өсгчдэг юм энэ дээр ямарч боо мó барих. За сайн уу залуусаа энэ удаагийн бичлэгээр PUBG Mobile-ийн 4.2 гих апдейт бас тун удахгүй эхлэх гэж байгаа шинэ season түүн дээр оржсон event match тэдгээртэй холбоотой мэдээлэл болон iPad болон таблетээр keyboard mouse залгаж тоглодог хэрэглэгч нартай зориулж ганц хоёр тохиргооны зааварчилгаа, даралтуудын зааварчилгааг хүрэхээр зорж байна. За тэгээд бичлэгтэй маань дуустал нь хамт байгаарай. Хамгийн ихэнд энэхүү бичлэг дээр ашиглах төхөөрөмжийн талаар мэдээллийг хүргэе. Миний холбосон байгаа төхөөрөмж нь өөрөө iPad Pro 5 дугаар үе. Тэгээд энэ вершнгээс анзаарж байгаа тийм ийм бага вершнтэй нэмэлт програм суусан iPad байгаа шүү. Түүнээс гадна бидний хувьд хамгийн чухал зүйл болох холбогч төхөөрөмж. Энэхүү холбогч нь өөрөө Lensa 4 гэдэг лицензээр суудаг. Бидний хувьд iPad дээр ашиглахад зөвхөн лицензээр аппликейшнээр дамжуулж ашигладаг. Энэ дээр ингээд огноо ороод ирдэг. Энэ хугацаанд энэ лицензийн идэвхтэй хугацаанд бид нэр тоглох боломжтой, ашиглах боломжтой байх нэ. Шинэ сезон маань эхлэхэд ганц 2 хоног үлдсэн байна. Keyboard бол маусын дээр тоглодог хэрэглэгчнэрийн хувьд event match дарахад жоо хүндрэлтэй байгаад идэг. Ягаад вэ гэхээр ингээд нэмэлт даралтууд орж ирээд идэг. Утсан дээр тоглодог бидний хувьд ч гэсэн бас жоо хэцүү байдаг тий. Арай гэж өмнөх контрол дээр дасаад гоё болж байгаад ингээд ивентийн нэмэлт скиллүүд олж ирэхээр тэднийг нь хаан зүүж тавих вэ гэдэг тиймэрхүү асуудал гарч ирдэг. Түүнтэй яг ижилхэн keyboard болон маусаар тоглодог хэрэглэгч нарын хувьд иймэрхүү хүндрэл гардаг байх нэ. За тэгэхээр үндсэн ивентийн талаар товч мэдээлэл авъя. Frosty Funland буюу яг үндсэн ивент матчийн нэр нь байна. Түүн дээр юм нэмэлт хэрэгслүүд, эдгээр хэрэгслүүд орж ирж байгаа юм шиг байна. За цаашлаад ивент матч бол ихэвчлэн 2 бүүттэй байдаг тийм ээ. 2 гол бүүттээр буун нэмэлтээр нэг 5 гэдэг хэсгүүд орж ирсэн байна лээ миний анзаарснаар. Миний анзаарснаар энэхүү ивент дээр бидний хувьд нэг land vehicle буюу газрын юм пингвин унж явах юм шиг үлээ энэ өөрөө хөлөөрөж идэг. Өмнөх ивентүүдээр ингээд тэмээ зэмээ байсан тий. Үүнтэй холбоотой иймхүү land vehicle-ийг удирдахдаа заавал энэ сумаар удирддаг. Keyboard mouse-аар тоглодог хүмүүс ихэвчлэн ч яг ер нь дандаа голын joystick дээр тохироо байсан байдаг. Тэгэхээр button control болон joystick control хоёр хоорондоо зөрчилддөг, даралтууд нь болохоо болчдөг. Үүнийг хэрхэн тохируулах вэ гэдэг зааварчилгааг нь эхлэе явчих. Одоо ингээд land vehicle энгийн button хэсэг дээр орчих. Энийг тааруулахдаа бид нар яах вэ гэхээр хамгийн ихэнд хийх үйлдэл маань одоо энэ Lensa 4 суудсан байгаа. Android дээр болохоор Scorpion 2 гэдэг байгаа. Хэлний хувьд л өөр болчихгоо. Бусдаар бол үндсэн функц бол яг ижилхэн шүү. Хамгийн ихэнд хийх үйлдэл бид нар энэ дээр үсгээ гаргана. Дэлгэсэн дээр ямар команд өгсөн байгаа тэр үсгэнүүдээ ингээд тавьчихна. Тэгснийхаа дараагаар үндсэн даралтынхаа үсгэн дээр захирагдаж цаатлын үйлдэлийг нь зөөж тавих шаардлага гарна. Тэгэхээр бидний хувьд энэ дээр дахиад нэг ингээд Q үсэг ч юм уу зүүн баруун залтгийг нь ингээд тавьчих болно. Гэхдээ ингээд тавихаар тоглолтын дундуур зөрчилдөө үүсдэг. Ямар зөрчилдөө үүсдэг вэ гэхээр хоосон газар даралтууд очиод байдаг. За дараагаар нь энэ тийм болохоор энд үсгийг хувилж болохгүй. Энэ Q үсгийг жишээлбэл ийшээ зөөж тавьж болохгүй. Ийшээ зөөгөө тавьчих юм бол үндсэн тохиргоон дээр байгаа баруун зүүн Q үсгээр пиклдэг үйлдэл ордог. Тэр пиклдэг үйлдэл маань байхгүй болчихно гэсэн. Тэгэхээр одоо яг яах ёстой юм бэ гэхээр үсгээ гаргасан байж байгаад энэ голынхоо дээр одоо энэ сумыг ингээд дараад хөдөлгөхгүй. Бидний зүгээс энэ дээр байгаа цоочтой зурган дээр дараад Android хэрэглэгч нарын хувьд фокус болон unfocus гэсэн цоочны зураг байгаа. Үүн дээр нэг дарлаа. Одоо энэ үйлийг бид нар чирэх боломжтой. Тэгэхээр энэхүү тохиргоо миний зүгээс хийдэг аргачлал нь залах, баруун зүүн залахыг нь Q болон E үсгэн дээр нь тавиад өгчдөг. Дараагаар нь урагшаа хойшоо явах үйлдэлээ яаж даруулах вэ? Хойшоо явах үйлдэлийг болохоор S үсгэн дээр энгийн үед WSD-гээр удирдах байгаа шиг S үсгэн дээр зогсоох ухрах үйлдэлийг хийж болдгоо. Тэгэхээр энийг C үсгэн дээр буюу суудаг үйлдэл дээрээ тавьчихвал илүү хялбар байдаг.
Урагшаа явдаг үйлдэл бол бидний зүгээс хялбар байх үүднээс W үсгэн дээр дарвал зүгээр байдаг. Тэгэхээр ингээд joystick дээрээ дарж хагаад ерөнхий радиусаа гаргаад ирнэ. Тэрний араас яг энэ сумыг радиусны гол хэсэг дээр ингэж байрлуулж өгнө. Яг энэ тэнд гэсэн юм байхгүй. Одоо харж байгаачлан иймэрхүү байралтаа тавьчихна. Бусад даралтуудаа бол хүснээрээ зөөж болно. Одоо энийг ингээд зөөгөө тавьсан, хадгалаад, сейвлээд энэ жижиг том харагдахгүй болох нь бол өстой өөрөө чинь л дур. Ингэж тавилаа. Буцаад үндсэн машиныхаа тохиргоог joystick руугаа буцаахаа мартуузаа. Одоо ингээд special vehicle руугаа ороод land vehicle гэсэн дээр түрүүний пингвин айлсгүй за нийтлэгээр морины тохиргоор орохоор эдгээр сумнууд маань байршил нь өөрчлөгдсөн байна. Ингээд үсгээ дараад харангуут л яг тэр үсгийн цаана үйл нь очсон байна. Одоо бидэрт бас нөгөө нэмэлт энэ үсэрдэг feed ride гэх мэт функцүүдийг зөөх шаардлагатай. Тэхийн тулд мөн ялгаагүй үсгээ гаргаад хоёр дахь дараад одоо жишээлбэл follow гэдэг үйлийг X үсгэн дээр даръя. Jump гэдгийг space дээр тавьчвал зүгээр тийм ээ. Feed-ийг нь control альсгүй G ч юм уу. Энийг бол өстой дураараа тавина. Үүнийг зөөчөөд хадгалах тавчаад арчна. Ингээд л болоо. За түрүүний одоо пингвин руугаа оръё. Пингвин дээрээ дарж орлоо. Энэ дээр одоо ямар хоёр үйлээ харъя. Form snowball гэдэг энэ мөсөн одоо бөмбөлөг үүсгээд шийдэх юм шиг байна. Assist гэдэг нь болохоор багийнхандаа туслаад цуг явж байгаа жолоо бариагүй хүн өөрөө хажууд нь жигээ явдаг тийм үйлдэл байна лээ. За ингээд хадгалаад л болоо ерөөсөө. Хамгийн гол хийх ёстой үйл маань энэ дээр тохиргоогоо ичээ буцаага joystick дээрээ тавиха мартаж болоо. Match дарж үзье. Шууд ranked дарж иж дотор нь орж иж л юу байгааг нь олж мэднэ тийм ээ. Зааварчилгаануудыг бол энэ дээрээс ингээ харчдаг тий. Шинэ ивент гарахад скиллүүд нэмэлт хэрэгслүүд нь яг яад юм бэ? Энд нэг хайрцаг мэрцэг үлдэг болсон. Манай дөрөв бас Монгол юм биш. Юу нэ буцсан чи. За тэгээд map дээрээс харахад үндсэн Penguin City-гээ хоёр ивент маань байгаа юм байна. Матч гинэ. Дээрэс нь жижиг бүүтүүд бас энэ small town гэдэг дөрвөн тустай юм биш үү. Mercer энийгээр Stalber болон Rozok Farm Prison гэх газрууд дээр бас нэг юм хайрцаг байх шиг байна. Бичлэг хийх гээд game sound болон микцэг бүгдийг нь хаачлаа. Тэгвэл саунд нь давхардаад миний ярьж байгаа юм сонсогдохгүй болчихсон. Айгуу сүртэй удаан тайлбарлал бичлэг хийгээл за яг одоо постлондоо edit хийндээ гэж ороод үтсэн чинь түр game sound-а миний олоод авахгүй байдیں۔ Тэгээд нэг хэдэн цагийн ажил маань байхгүй болсон доо. За миний бууж байгаа нь болохоор үндсэн бүүтний юм байл лээ. Энэ дотроос revive карта авдаг. Өмнөхөөс ялгаатай нь юу юм бэ лээ шүү. Хоёр амттай болсон юм билээ. Аладдиныг санаж байгаа бол Аладдинтай ивент дээр нэг тийм байсан тий. Миний хувьд бол шаардлагатай. Хэдэн скиллүүдээ авчаад л эндээс гарчхад болчих гээд байгаа. Game sound байхгүй болохоор бас юу болоод байгааг сонсч чаддгүй. Keyboard нэлээд тачгинч дуурж байгаа бах тийм ээ. Гэлж аялчи. За гарч байгаа. Kill хийнэ. Rank low гэж. Энэ дээр тэгээ нөгөө шатгаанаар шууршиж мөршээд бас кино штэ. За нэг скил авсан. Нөгөө salted fish гэдэг. Ямар fish гэдлээ. Бас гол скилийнх нь нэг юм байл лээ. Гарбон дээр гарч ирдэг. За ямар ч хэлсэн шаардлагатай нэг нэмэлт 2-3 скиллийг нь авчлаа. Жохон зайд гарч байгаад ашиглана. Энэ шууд нөгөө бууж унтдаг юм байх шүү тий. Энд сууж үзье. Чиглүүллээ. Хаашаа явах вэ? Ийшээ хөнгөө газарлаа. Оо. Цасан бөмбөлөг болгоо хийчлээ. Энэ ивентүүдээс миний санджаар нэг бугтай ивент айгуу гоё яадаг гэсэн санагдаад байна.
За жоохон зайд гарсан. Одоо скилийнхаа учрыг болъё. Хамгийн ихний скил цүнхэн дотор юу орсон байна аа. Гарбон дээр энэ salted fish rocket launcher гэдэг. Энэ өөрөө нисдэг скилтэй давхар буудна. Одоо гарбон дээрээ тавьсан байгаа. Юм дээр нэмэлт даралт нь гараад ирж байгаа. А доод нь болохоор өөрөө гарбоны слот дээр ороод ирж байгаа. За энэ хүн нэмэлт даралтыг ямар үсгэн дээр өгвөл зүгээр вэ гэдэг дээр тайлбар явъя. Энэ хүн тохиргоог бол би аль хэдийн өөрөө хийцэн байгаа. Тестлээд туушсан тийм учраас бичлэгээр оруулж байгаа. За энэ хүн даралт маань өөрөө үндсэн дээр бол орж ирэхгүй. Тийм өгөөд үндсэн дээр байхгүй. Тэгэхээр нэмэлтээр deemed items гэдэг рүүгээ ороод энэ доор salted fish rocket launcher гэж. Энэ хүн даралтаа хаана тавих вэ? За энэ дээр хоёр нэмэлт даралт орж ирж байна. Тэгэхээр ингээд ихний ээлжинд үсгээ гаргачихна. Үсгээ харчихна. За миний хувьд болохоор маусныхаа бөөрөн дээрх уртлын даралт одоо M5 гэж яригдсан юм да заримдаа. Яг эрхийн уран дээр дарагддаг хоосон үсэг гэдэг. Тэрийг event skill-үүд дээр хийж үлдэх зүгээр. Sprint гэдэг яг гол skill-ийг нь тэрэн дээрээ тавьсан. Дангаар нь тавьсан байна. Baron-тод float гэдэг нь болохоор энэ хэрэгэлддэг юм шиг энийг space дээрээ тавьчлаа. Энэ хүү үсгнүүдийг бол та хүснээр өөртөө ашигладаг хоос үсгэн дээрээ тавьчвал их зүгээр. Гол анхаарах зүйл нь skill яг ийм гол хэрэглэгдэх скиллүүдийг гарт ойрхон байлгах нь маш зөв шүү. За энийгээр буудаж үзье. Шууд буудаж тийм ээ. Маус хоёр дээрээ тусгалаа өгөөд онилт юм байна. За скиллээ одоо хэрэгжилж үзье. Маусныхаа бөөрөн дээрх даралтан дээр таар. Энэ маань нисч өгд юм биш үү? Айгүй өндөрт гарт юм байна. Дахиад энэ үйлдэлийг болиулахдаа түрүүний маусныхаа уртлын даралтыг дахиад нэг дараад өгнө. Ингээл болоо. За эхний скил нэг иймэрхүү юм байна. Энийг бол амархан аргаар шийдчихлээ. Миний хувьд маусны бөөрөн дээрх даралт дарахад маш эвтэйхэн байна. Өөр даралтуудтай давхартаа тахгүй зурчилдөө үсэхгүй байна гэсэн үг. Дараагийнх нь цөнгөн дотор юу байна орсон байна харъя. Salmon whistle гинэ. Шүгэл юм байна. Энэ хүү шүгэл нь өөрөө пингвин дуудаад зөөврийн шоп гэсэн үг гэж ойлгохоор юм блэ. Swordfish syringe гэдэг нь болохоор юу цус нөхдөг юм байна лээ. Давхар шидгээр нөгөө бас нөгөө үнэ зайнаас нөхдөг юм болов уу гэж ойлгосон. Гэтэ тэрийг нь харахаа хэрэгжилж үзээгүй. За сонголтыг нь хийхээр одоо ингээд шууд шиддэг эффект нь ороод ирчихэж байгаа тийм үгээс. Маус keyboard-н дээр тоглодог хүмүүсийнх нөгөө сумаа цэнгэлдэг үйлдэл дээр шууд дараагийн үйлдэл нь автоматар гараад идэг. Throw болон heal гэж. Throw нь шиднэ. Одоо keyboard маусныхан бол R усгээд дарангууд heal гэдэг сонголт нь гараад ирнэ. Heal гэдгээ дараад маус нэгээд дарахаар шууд цус нөхдөг юм байна лээ. За энэ скил бол ийм учиртай юм байна лээ. Би тэгтээ бас зарим зүйлийг энэ жоохон дутуу ойлгосон байж магадгүй шүү. Дараагийнх нь болохоор энэ шүгэл. Шүгэл болохоор пингвин дуудаад тэр дотроос шууд зөөврийн шоп дотроос үссэн юм худалдаад авчдаг юм лээ. Зарим өмнөөс хямдралтай байгаа харагдсан. Энэ дээр болохоор байштай нэг зүйл их тохиргоо их жоохон төвхтэй санагдсан. Эхлээд энэний байршил нь өөрөө ерөнхий стандартаараа утсан дээр чинь юун дээр чинь энэ доор гараад ирж байлээ. Тэр хаана байгааг нь харахад үндсэн control customize buttons дээр ороод энэ зүүн тал чухарны доор дарна. Тэгэхээр энэ гараад ирнэ. Энэ нөхөр гарч ирээд эндээс нэг даралт нь энэ дээр одоо need smoke molly сольдог шиг дээшээ сум дээр дарж энэ хоёр үйлдэл солигддаг юм билээ. Яг ач холбогдол багч гэсэн миний хувьд энийг ингэж харгалсан. Макро гормоор одоо үсгээ гаргаад харъя. Үсэг гаргалаа энийг би Z үсгэн дээр макрог бол голоороо тавьсан байгаа. Z үсгэн дээр дарахаар энэ хоёр солигдох тийм макро хийж дуурч үзсэн. Тэр маань амжилттай болсон. Өсвөргөө дарж ороод макроыг бол энэ зүүн талд хамгийн доотлоо дараад энэ тиг гэсэн тооны артал дээр нэг дараад зүүн дээдлэлтэй нэг хоёр дахь дээр нэг дарчиж байгаа. Тийм бол энэ нийт гараад ирэхээр нь баруун дээр нь секундуудын бүгднийг хасаад хасах руу толгочвол зүгээр баруун дээдлийнхаа энэ цэнхэр дээр дарангуул ингээд макро үйлдэлийг хийгээд өгч байгаа. Эхний үйлдэл дээшээ зөвхөн дараагийнх нь энэ дээр дарж өгнө. Макро гэдэг нь өөрөө ямар утгатай юм гэхээр таны өмнөөс угсраа 2-3 даралтыг дэлгэсэн дээр хийж өгч. 2-3 байтуул олон даралтыг хийж өгнө. Хамгийн гол нь яг гараар дарж байгаа юм шиг угсраа даралтыг нь. Одоо хэдүүлээ Z үсгээ дараад үзье. Z үсгийг дарахаар одоо энэ доор солигдож байгаа. Та бүхэн анзаарч байгаа тий. Энэ хоёрыг сольж хэрэглэхдээ Z үсгээ дараал болох нь. За хаанаас хүн буудав? Гар бууга дарлаа, маусныхаа уртлыг дарлаа, нислээ. Дахиад дарлаа, болно.
хаанаас буудаад байна? What? Энэ түн биш шүү дээ. Энэ жоохон муу хүмүүс байх шиг байна уу? За дараагийнх нь одоо хэдүүлээ дараагийнхаа ажилд оръё. Дараагийн бидний олох зүйл маань нөгөө ундаг пингвин байгаа. Пингвин хаанаас олох вэ? Газрын зургаас хараад миний анзаарснаар нөгөө жижиг small town дээр байгаа болов уу гэж анзаарчихсан. За тэгээд олцоод бичлэгээ үргэлжлүүлье. Хайж арай гэж боллоо. Энэ нөхрийг одоо унж үзье. Яа тий. Сууж буух нь олё гэжлгэн. Энэ дээр тохиргоо яг тэр хүн явж ин түрүүн хэлсэнчлэн what the heck. Энэ яш жоо сумтаа гаргүй. Тохиргооны хувьд болохоор яг түрүүний морин дээр хийсэн тохиргоо биш үү? Land vehicle гээд энэ дээр хийсэн тохиргооч яг ороод ирсэн баг шүү. Q-ийг зална. W-гаар урагшаа явна. Хойшоо C. Энэ форм бол нь болохоор түрүүний нөгөө маусны уртлын даралт skill ашигладаг, saltfish-ийг ашигладаг. Нэмэлтээр G-х нь болохоор space дээр тавьдаг гэсэн. Одоо хамтдаа унж үзье. Суулаа W-гаар урагшаа Q-ийгээрээ баруун зүүн цал авчиж байгаа. Зогсоох болон ухрах бол C-гээ дарчиж байгаа. За тэгээд нөгөө буудах үйлдэл маань өөрөө маусны бүрэн дээр хурдлаа. Form snowball гэдэг үйлдэл удаан дарж агаад нэг буудах. Энэ өөрөө яг ямар ичцтэй үүрэгтэй харъя. Ийм халтардаг мөсөн гадаргуу үсгчдэг юм байна. Энэ дээр ямар ч буу муу барих хураач байхгүй. Бүх юм хураачд юм биш үү? Яг өөх гэж шүү дээ. За дараагийнх нь нэг конки байгаа. Конки олж авна. Конки хаанаас олж авах вэ? Үнэг шидэт үнэг дээр очино. Энэ машин авна авчиа гэж бодож байна. Шидэт үнэг маань энд вайн ирж идэвхжүүлэх шаардлагатай байдаг. Nice. За энэ гейт хаалга нэгтлээ. Magic Fox is about to arrive гэж шүү. 90 секунд, минут 30 секундын дараа ирж биднэрт хүслийг маань биелүүлэх нэ. Бэрд юм уу хааш. Үнэг минь надад гоё юм өгөөч. За энэ хүлүүт өгд юм байжээ. Тэгэхээр биш үү бидний хувьд Kanki Magic Ice Skate гэдэг зүйлийг нь авч байгаа. Тэр нь зөвхөн энэ үнэг дээр өгдөг юм шиг байна лээ. Үнэгний skate Kanki-ных нь нэмэлт эффект нь авсны дараа шууд энэ баруун талд гараад ирж байгаа. За энийг ямар үсгэн дээр тавьсан бэ гэхээр миний зүгээс яар нэг үсгэн дээр давхарлаж тавилгүйгээр тохиргоо руу орохдоо түрүүнийхшаа deemed item гэдэг энэ дээр гараад ирж байгаа. Тэгээд үсгээ харчна. Миний хувьд контролыг бас ашигладаг. Яг ивентийн гол хоёр скил дээр бол юу ажил. Үндсэн өөр үсэг дээр өөр команд дээр байхгүй даралтаа тааруулсан байна. Тэгэхээр миний хувьд контрол гэдэг үсгийг тарахаар шууд мөсөн зам татаад явж өгөх юм байна л да. Энэ дээрээсээ одоо буцаагаад гар бууга байрлаа. Маусныхаа уртлыг дарлаа. Come on. Нисэж өгөх нь шүү дээ. Нилээн л нислэгтэй л ивент болчихжээ. За нэг иймэрхүү байна да. Одоо дутуу юм байгаа болоо дутуу юм нь миний ихээр нөгөө нэг пингвин байгаадсэн тийм ээ. Би ч юу супрессор хийсэн бодоод байгаа юм шүү дээ. Пингвин байсан, нэг панда байсан. Тэр панда нь болохоор лут өгөөдсөн, пингвин нь болохоор AI дээр суурилсан нэг тийм. Надад бол одоо олдохгүй байхаа. AI дээр суурилсан. Туслах юм шиг үлээ. Багийн 5 дахь гишүүн гэх юм уу? Дөрвөлээ сквадралаа гэхэд тэрнтэйгээ харилцан яриа үсгээд өөрийн ч өмнөөс одоо байрж өгнө, багийнханд чинь туслана.
марксан газар чинь очино, ярьж харилцаж чадах юм бол удирдах боломжтой юм байна лээ. Бас дайсан руу дайрдаг юм байна лээ. Нэг тиймэрхүү л энэ да. Яг хүмүүс үзэж байгаа иймэрхүү бичлэгээр харж байгаа хүмүүсийн үед өнгөц яг анхлаа ингээд тоглож үзээгүй хүний зүгээс хэлэхэд keyboard mouse-аар тоглоно гэдэг яг харагдаж байгаа шиг тийм амархан байдаггүй. Тэрийг бол ёстой өөрөө гараараа тоглож ижил ингэж гардаж тоглож ижил мэднэ. Миний хувьд яагаад тэгж яриад байна гэхээр миний хувьд өөрөө хуруугаараа тоглодог, уцаараа тоглодог. Тэр keyboard mouse-н дээр бас харахад, удирдахад, буутахад амар зүйлүүд байгаа ч гэсэн нөгөө талдаа бас жоохон хүндрэлтэй талууд байдаг шүү. Бид хүснээр энийг хуруугаараа удирдах байгаа шиг удирдах боломжгүй ингээд нэг ивент скиллнээс эхлээл мэрсэр асуудлууд гардаг шүү. Би ч хүн онохгүй байна л да. Цаараас бодоод ирсэн үү. Энэ дотроос энэ байшин дотор ямар юу байгаа юм бол хаах юм байгаа болоо. Тэнд нэг нөхөргүй гэдэг. Суп хийсэн ч бүр ондгүй. Унаач please. Чик юм шүү дээ. Шүү хана. Recoil баригч өдрөө тааруулаад оглол бас тасархаа л да. Recoil баригч бол яг бас цэвэр 100% надаас шалтгаалдаггүй. Миний хувьд аль болох тайлбарлаж өгнө, бүх юмыг зааж өгнө. Тохиргоон дээр бол иж бүрэн тохиргоо хийгээд өгнө. Хэрэглэгч талаасаа ойр зур recoil баригчаа тааруулах, програмл болсон бас нэг ойр зур тохируулах юмнууд гарч идэг. Тэдгэрийг нь тааруулах шаардлагатай байдаг юм шүү. Энд үсчин юм биш, үсээд суулгах юм байна. За нэг иймэрхүү. Yo guys, миний үсийг хараач те, үнэн панк. За түрүүний тавьсан скиллүүд ашиглаж үзье. Шууд контрол дарлаа. Үсэн дээгүүр алхах нь байна. Гэнтгийнад 5 дээр дараад гар буу гаргалаа. Маус нэгээр буудлаа. Маусныхаа уртлыг дарлаа. Буужиндлаа. Easy. Энд хоёрт болгоцсон энэ манай монголчууд л хүүхдүүд л тоглоод байгаа шүү дээ. Тэгээд syringe skill-ээр хэрэглэхдээ Z үсгээ дарангуул. Энэ нөгөө түрүүний яриадсан зүйл ороод ирсэн биш үү? Энийг дутуул гэсэн байсан. Quickshot elixir гэдэг энэ нь болохоор ингээд ашиглангууд хэсэг хугацаанд boost авчдаг юм шиг үлээ. Энээрээ гар маран дээр нь. Тийм хөдөлгөөн сум зэрэглэх дурандах. Ер нь бүх хөдөлгөөн хамаагүй хурдан болчт юм шүү. Nice. Гоё байна. За жинкнээсээ бай. Мен чинь тэнгэрт нисэж шít.